За сайхан наад чинь та бүхэн сайхан наацгааж байна өө. Одоо энэ сайхан баярын наадмынхаа явууллаа охинтойгоо цуг үзэж байна. Манай охин гадаад сурдаг оюутай охин амралтаараа ирсэн ингээд бид өөр гэрүүлээрээ үзээ сайхан байна. Ингээд Монголын ард түмэн та бүхэн сайхан наацгаагаарай. Бас энэ жилийн наадмын онцлог нь юу вэ? Одоо зурагтаар үзнээс стадион нэрийг үзэх. Тий одоо ингээд яг стадионд үзэхлээр чи арай илүү ойроос бас амьд тоглолт үзэж чинь энэ жил тэгээд бас ерөнхийлөгч нь морины сайхан баярын өдөр гэж зарлаа шүү дээ улс орон дээр. Тэгээд энэ мориныхоо хүүхдүүдийг сайхан дэлхийд дээр сурталчилсан сайхан наадам болж байна энэ жилийн наадам. За охиныхон хэд бас Монголдо ирээд, эх орондоо ирээд наадмаа үзэх ямар байна вэ? Гоё. Айгуу сонирхолтой. Тэгээд зурагтаар үзээс амьдаар үзсэн хамаагүй илүү гоё. Хизээ наадам үзсэн юм. Өмнө жил байсан. Өмнө жил үзээгүй нэг 3-4 жилийн өмнө үзсэн юм уу? Тэгээд тэгэхэд бол нэг арай жоохон байсан болох нэг сайн ойлгоогүй. Тэгээд энэ удаа үзсэн бол ингээд зүрхэнд ингээд мэдрэгтэй тэгээ гоё санагцсан. Сэтгэлээ хөдөлсөн. Сэтгэлийг хөдөлсөн. За энэ наадмын үзүүлэлтээс хамгийн гоё сэтгэлчийг амар нөгөө олон юм нэг зэрэг болж байсан болохоор хэлгэж байгаа хэцүү. Гэхдээ ингээд нөгөө морь ингэж тойрч явах нь надад их таалагдсан. Тэгэл нөгөө тугтаагаа хүмүүс ингэ тойрч яваад тэгээ нөгөө акробат хийжсэн шүү дээ. Тэр бас айгүй их таалагдсан. Гэхдээ зарим хүмүүс харж чадаагүй л ах ингээд хоёр тал ингээ өөрөө хийгээдсэн болохоор тэгээ нөгөө дуулаад морь унаа явчихсан шүү дээ. Тэр бас их таалагдсан. Амар чанга хоолойтой. Тэгээ морин дээр явангаа тэгж хоолоо гаргаад мундаг санагдсан. За баярлалаа. Баярлалаа. Сайхан наацгаарай.